Эхэр хуйлгаатын аимшигт нууц. Нах ямны нууц архиваас. Энэ түүхэнд гарч байгаа хүмүүсийн нэр ус болон нутаг усыг өөрчилсөн болно. 1930 онд Баянхонгор аймгийн Хүрээ Марал сумын Малчин ард Цэндин гэрт эхэр хүү охин хоёр мэндэлжээ. Эхэр хүүхдүүдийн охин нь 10 нас хүртлийн хэлд ороагүй гэс тооцох юм бол энгийн нэгэн охин байлаа. Харин эхэр ах болох дугар нь 6 сартаадан хэлд орж 2 настайгаас төвд хэл номыг төвөггүй уншдаг болжээ. Хүүд төвд хэл заасан багш хүн гэж байгаагүй бөгөөд үүнийг сонссон хүрээ хийдийн лам ховргууд хүүгийн нутагт ирж түүнийг хийдэд залахыг хүсжээ. Гэвч хүү ирсэн лам нарт татгалцсан хариу өгч надад хийдэд сурах ном байхгүй. Бүгд миний толгойд байгаа гэж хэлээд модон дагштай цаг гартаан барихад өнөөхөнд буцалсан гин. Үүнийг харсан лам нар үг хэлж чадалгүй гарч явжээ. Энэ үеэс эхэлж тэр нутгийнхан хүүг улам ихээр дахин шүтэж хүндлэн бишрэх болсон гэх. Хүү баг балжир наснаас хувилгаан шид үзүүлж нутаг орондоо тусдим болж байжээ. 3 настай байхдаа нутгийн нэгэн таглахтаа уулан дээр ном уншаад сууж байхыг нь түмэн олон олж харж хад сүсэг бишрэл үзүүлэхээр уулын орой дээр гарцгаахад хүү агаарт хөрж байсан гэх. Ингээд эл явдлыг нүдээр үзсэн олон манай нутагт нэгэн хүчтэй хувилгаан төрж хэмээн дам даман ярьцгааж. Удалгүй тэр яриан нутаг даяар даргасанд хөлтэй гартаа болгон хүүгийн дэрж мөргөж шүтэж өргөл барьц өгөх болсон байна. Хөөч баян ядуу ялгалгүй бүгдтэй нь ижил тэгш харцаж номын адис өгдөг байсанд хөгшин залуугүй бүгд л хайрлан хүндлэх болжээ. Гэтэл нэгэн өдөр хүүгийн эцэг цэнд хүүгээсээ охин дүүгэн хэлд оруулж өгөхийг гуйсан боловч хувилгаан хүү хариуд нь манай дүү хэлтэй зүгээр л ярихыг хүсдэггүй. Эхэр дүү маань надаас илүү өвдөс чадaltaй. Хэрв тэр өвдөс шидэн илэрвэл манай гэрт аюул занал тохиолдно. Охин дүү маань өөрөө мэдж байгаа хэмээн хариулсан байна. Хүү ингэж явсараа 6 наснаа бясалгалын ном дэрдэнд төгсөрсөн гэх. Хэвдэрт байсан хүнийг хөл дээр нь босгож өөхөх төгсөн эхүр хоёрын амийг эсэн мэнд төрүүлж гангачиг тайлах, худаг ус, аршаан ундрагыг урсгах гээд олон үйл шид хийх болж. Төмөн олон хүүд нэгэн хүсэлт тавьсан нь тэр нутгийн золигтын хонгор гих газрын альбин дээрэн гүйдлийг дарж өгөөч гэжээ. Хүү тэр хонгор дэрж 3 өдөр 3 шин ном уншсан бөгөөд хүүг ном уншиж байхад бороо тасралтгүй орсоор байв. Усан бороон дунд ажралгүй ном уншиж байхад дээр нь хөх гал дөрүлцэн асаж байхыг тэнд байсан нутгийн иргэд харсан байдаг гинэ. Номон уншиж дуусаад нутгийн ард дээр ирэхэд хүүгийн дээл ховцос бороонд огтнороогүй хуурай байсан гэх. Хүү гартаа нэгэн эрх хөрсөн байсан бөгөөд энэ эрхэнд би энд байсан бүх альбин зүтгэр тэрийг дарж жатгалж төгжлээ. Энэ эрхэнд нэг л удаа хүний цус үрэх юм бол тэрийн зүтгэрүүд эргээд босох аюултай. Тэм учраас би энэ эрхийг өөрөө зүүж хүзүүнээсээ салгахгүй хэмээжээ. Ингэж хүү нутаг усандан шагшигдан явсараа 1937 оны хаврын тэргүүн сарын 1 өдөр бусад өдрийн хөөсөн эрдлэн босчээ. Эжинхэн жансан цаг ууж байх цууран өнөөдөр намайг энд хэдэн хүн ирээд авч явна. Миний араас битгий гашуудаж зүдрээрээ. Би дахиж ирэхгүй хэмээжээ. Тэр өдөр нь хүүгийн хэлсэн ялсаар Цэндин гэрд ногоо малгайтнууд ирж ард түмнийг монхруулсан могор зүсэг бишрэлд автуулсан гих утга агуулга бүхий цаас бичиг өгөөд боо шидмэр бүрэн зэвсгэлсэн цэргүүд хүүг аваад явчих хав гэнэ. Хүүгийн эцэг их хоёр юуж хийж чадалгүй үлдэж хоцорцгоож охин дүүнч ийм золиулахыг урдаас мэдж байсан тул чимээг өнгөрчээ.
Тухайн цаг үед маш олон лам хуврагуудыг буудаж хороолсон хэдий ч тэр ховилган хүүг яг буудуулж өгсөн талаарх бадтай баримт мэдээж байхгүй бөгөөд нутгийн зарим иргэд хүүг өвдөс шидийн хүчээр үхэлгүй амьд гарсан. Нийслэл хүрээнд явж байсан ч гэх дамьяраа гарч байжээ. Бас хожим ховилган хүүг буудахаар авч явсан цэргүүдэд хачирхалтай зүйл тохиолдсон гэж баримт бичиг хожим нь олдсон гэх. Тэдэнд юу тохиолдсон байж таарахгүй. Тэр шидийн хүчтэй ховилган хүү үнэхээр үхээгүй юм гэж юу?